(1988) оны 10 дугаар сарын 1-ний өдөр Солонгос улсын Сөүл хотноос хөгжсөн 124-р Олимпийн наадмын боксing тэмцээний 60 кг-ийн жинт Монгол улсын гавьяа тэмэрчин Нэргүн Уянг Бат хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр 1962 онд Улаанбаатар хотноо төржээ. Гавьяа тасгалжуулагч Бандийн удирдлаганд ор боксing спортоор хичээлж гисэн байна. Нийт 312 тулаанд оролцож 240 яд байгуулсан. 1989 онд Монгол улсын гавьяа тэмэрчин цолыг хүртжээ. Дэлхийн шилдэг боксчийн жагсаалт жингийнхээ 3-аас 7 дугаар байранд нийт 7 удаа бичигцээ. 1984 онд Кубосод болсон найрамд 84 тэмцээнээс мөнгөн медаль, Азийн аварга шалгуулах тэмцээнээс алт мөнгөн медальтай. 1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтод хүрэл медальтай. Герман, Румын, Зөвлөлт холбоот улс, бүгд найрамд ардсан Солонгос улс, Польшийн олон улсын тэмцээний алт мөнгө хүрэл медаль. Олон аавын хүүрүүдийн Улаанбаатар хотноо болдог интернационал тэмцээний 6, Монгол улсын 6 удаагийн аварга тэмэрч юм а. Алдаагүй Дамирчны ялт хямдхан олдоогүй Сабитний тхлик алдаагүй Дамирчны ялт хямдхан олдоогүй Ярвалтрын шухаймын чамайг дөрүүлсэн ардынхаа нандин сэтгэл мөнхрөөрэ Сабитний тхлик